Сайн байна уу ээжээ? Өөдсгөн үрчин өнгөд орчлонгийн буйдган алсад орших. Алдхан ертөнцөөс таныхаа амар мэндийг гэрье. Та минь алтан дэлхийн хөрсөндөө амгалан тайван амьрлан байна уу? Хүүн яах вэ? Хүний нийгмээс тусдаа зэрэгэлдээхэн байрлах жижигхэн хөвлөд багтаад орчихсон он жилүүдийг өдөж өнгөрүүлсэн тэрл хэвээрээ. Хэдийгээр энэ жижигхэн хөвлийг дэндүүд авч үж гэлээ. Амьдралын жолооноос сатгсан алдхан биеийг минь өөр даргамжиж аваагүй. Харин хөрс талтан дэлхийд буян холбоогоор тань сөглөгдөж ирсэн хүүгэн л хүмүүжхийг хүлээж цаг хугацааны хэмжээгээр хугацаа зааж түрхэн зуурл дэлхийн тэнхлэгтэй цуг нарыг өрөө эргүүлээд байгаа юм. Ээжээ, мэдээж амьдралын тойрог та бид хоёрын замруудыг нээж дэлхийн тэнхлэг нараа зөв тойрч эргэх цаг бодохгүй ирнэ. Тэрхэн цагт ухаангүй муу хөөгийнхэн ухаачхыг дэндүү удаан хүлээсэн ижи таныхаа сэтгэлийг нэг амраахсан. Ээжээ, өвөн дунд тань уйсаж орчлон тантайгаа хамт бөөлөхөд нэхий үлгийнд минь хорвоо тэр чигээрээ багтдаг байлаа. Хүн бие минь хүний дайтай хөлжиж хөрст шороог тамгалахад хөхөөрийн айраг эсэх шиг хорвоод хүн сагчиж явлаа. Гэвч өдөр өдрийн наран зулай дээрээс гээхэд өтөл ижи таны минь санчхинд буурал сор буусан байсныг анзаараагүй л явж. Зүрхэн цэцэг минь зурагтай танил хамт үлдэн гэж боддоогүй хөөгийнх нь буруу байжээ. Яах вэ хүүн мунхагхан ухаандаа дандаа л таныхаа энгэрөөд эрхэлж инэрлийн далай хайрыг тань хүртэж өнгөд орчлон өөртөө үрд жаргаах юм шиг санаж явсан нь үнэ. Даанч таныхаа ачлалд агуу их хайрыг тань жаргааж баярлуулж хариулахын оронд дэндүү их зовоосондоо харамсна. Харамсах сэтгэлийнхээ үзүүрт хүүн өөртөө л гомдож гашуун нулимс сунгад суун. Ээжээ, мөрөөдөөд ч гэсэн нөхөж болдоггүй цаг хугацаа гэж байдаг юм байна. Бүр энэ тэнгэрийн дор өнчн зүрх минь өрөвдөлтэй гуйлагчин шиг хэслэн ганцаардлын манан дунд төөрсөн энэ л үед шүү. Энэ хорвоогоос яг юу гэрч хайгаад яваад байгаагаач хаяа мэдхээ болох юм. Танд минь сонин санагдах байх л та. Гэхдээ л эд хөрөнгө биш. Эрх мэдэл биш. Магадгүй нэхий үлгийнөөсөө гарсан цагаасаа ахуулаад ижи таныгаа дэндүү их зовоосон үйлийн үрийн төлөөсөө цайруулах гээд хөөгийнх нь ирж хайгаад байгаа гимшилч юм. Аль эсвэл таны минь амьдарч байгаа газар дор тэр ертөнц гимшилт цадаг байхгүй болоод газар дорх ертөнц дэх хүүгийнхээ гимших гимшлийг нь миний хөөрхөн ээж олж харж чадахгүй байгаа баха. Ээжээ, эхийн агуу хязгааргүй их хайр гэдэг чинь ганцхан эрхэлж жаргахтаа биш байдаг болол та. Оочлаарай ээжээ. Хүүн тэнгэрийн дор түмэн нүгэлтэй. Тэрхүү түмэн нүглээ нэлэх багын дурсамжаа хорвоотой хамт үлдээсэн. Нэхий үлгийтэйгөө цуг энгэртэн тэврээд ижи таныхаа өлмид сөгдөн мөргөе.
Ээжээ, хүн танийгаа яасан ихээр санана вэ? Танийгаа өгөөлөн санахдаа үлдсэн амьдралд минь ээжээ гэд дуудаад очиход инхрилээд үнэрлэх ивэдээ миний хөөгээд зулайг минь илэх ижи минь та дэргэдэггүй ч тэнгис далайн сувнаас талаад үртэл цэцгэс дэлгэрүүлж тандаа хүн залгана. Золгохоос өмнө амьд ертөнцийн ариун хөвлий ангаахай биеийн цэцгийн үндэс алган дээрх шүүдрийн мөнгөн тусал ачаад ижи минь миний дэлхий нартыг уяраагч бүүвэн дуугаараа насыг минь хурайлсан миний лээч. Насанд ганц ижи та надад үрд мөнхийн усаа балчир багад наснаас минь барим тэглэж хүүгээ өлгийдсэн буурал гэгэн инэрлийг тань бурханлаж шүтэж амьдрий. Цахиу шингээгч сүүн цацлаараа цанчгийг минь угаасан миний лээч. Сайхан Монгол ижээ минь та салшгүй өндөр шүтэнэ үлэмжийн чанар цогцлоосон үнэгчлэх хорвоог аргадсан өөрийн гэгэн туяарсан үрдээ та минь эрдэнэ шүү. Инэрлийн далай ижээ минь энхри вийг минь тосож авсан ээжтэй хүүн хайртай. Ээжээ, ижи бурхан минь та чимээгүй хоттоо тайван нарстай.